Америкийн сонсогчдоо Cocktail and Crime podcast-ийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Yay! Yay! За тэгээ энэ удаагийн дугаараар манай Төкө коктейлөө хийгээ crime ярихаар бэлдсэн байна. Уламжлалт ёсороо дугаар эхлэхээс өмнө сануулга хэлье. Манай подкаст нь болсон гэмт хэргийн тухай детальчилж ярьдаг учраас зүрх судасны өвчтэй, жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдүүдийг битгий сонсоорой гэж зөвлөдөг байгаа шүү. За энэ удаагийн дугаараар манай Төкө коктейл 8 гоё нэг улаан өнгөтэй мартини хийсэн юм шиг байна те. Коктейлөөсөө эхлэхүү да. За тэгээ өнөөдөр болохоор cranberry буюу нөгөө Цангис жимсний Cosmo хийж үзлээ. Коктейлийн орцонд цагаан арх, Цангис жимсний шүүс, конто болон лимоны шүүс хийж болно. Тэгээд бүх орцыг хольж сэгсрээд мөстэй мэдээж сэгсрээд уудаг юм байна. Ингээ мартини глас ингээ коктейл ухаар амар нэг юм тансаг мэдрэмж мэдрэгддэг штеп. Яг тийм мэдрэмж авчлаа. Гоё энэ баярлаа. За тэгээд хоёлоо одоо дугаарынхаа гол хэсэгтээ оръё доо. Ямар хэргийн тухай өнөөдөр ярих гэж байна. За өнөөдөр бас маш адармаатай гинжтэй хашийн мэдгүй бас нэг сонирхолтой хэрэг байгаа. За алтханхан дээ. Нэг тэгж алтханахгүй. Уртчлаад хэлэхэд гэхгүй. Хэрэг гэхээс илүү нэг хүний талаар ярина. Ер нь бол хоёулаа дандаа Америк нэгдсэн улсад болсон хэрэг ярьдаг шүү дээ. Тэгээд энэ удаа ч гэсэн Америк нэгдсэн улсад болсон хэрэгүүдийн тухай ярих нэ. 2016 оны 8 сарын 31-нд 30 настай Kayla Brown найз залуу болох 32 настай Charles David Carvery хамт ор сургуу алга болсон. Тэр оройноо найзуудтайгаа оройн хоол ууг нь идэх төлөвлөгөөтэй байсан боловч найзуудтай огт хариу өгөлгүйгээр алга болсноос гадна хайртай нохоогоо гэрт нь ганцаараа ямар ч хоол усгүй хайчихсан байсан учраас ойр дотны хүмүүс нь ямар ч хэлсэн нэг л юм тохиолдсон байна. Ингэж алга болох учиргүй гэж үзээд цаг алдалгүй цагдаад алга болсон гэж бүртгүүлсэн. Эрлийн ажил эхлээд 7 хоногт гинэ Charles Facebook дээр пост оруулж эхэлсэн байгаа. Тэр постнууд нь болохоор тэгээд бүр юу ч болоогүй юм шиг Kayla жирэмсэн болсон. Бид хоёр хамтдаа хаус авсан. Мөн гэрэлтэй батлуулсан гэсэн тухайга постлж эхэлсэн. Бас Charles ийм постлморгүй юм да гэмээр юмнууд постлж исэн нь нүх ухах тухай болон сэлэмний тухай постууд оруулж исэн. Тэгснээ одоо нөгөө өөрсдийг нь аль үжи хайгаад эхэлчихсэн ингээд постэр нь гарцсан, зураг хөргөн гарцсан, хайж ийн гэсэн хуудас гарцсан байгаа штэ. Тэгсэн чинь тэр өөрсдийнх нь халуун болсон хайж ийн гэсэн постерыг өөрийнхөө пэйжин дээр шеэрлж ирсэн нь айгүй сонирн байсан. Найзууд нь болохоор энэ Charles өөрөө биш байна. Өөрхийн нэгэн Facebook-ийг нь хөтлөөд байна гэдгийг бичиж байгаа юмных нь дүрмийн алдаа болон одоо мөн тэр оруулж байгаа сонин постуудаас нь ойлгоод тэгээд тэр постонд орно комментор тэр хоёр хаана чи Kayla Charles хоёрыг яасан гэх зэргээр комент бичиж эхэлсэн байгаа. Тэгээ удалгүй цагдаа нар Kayla-гийн Facebook руу нэвтрэх эрхийг аваад Facebook-ийн мессежүүдийг шалгасан чинь хамгийн сүүлд Kayla Charles хоёрын хоорондоо бичсэн чатан дээр Todd Colhub гэдэг нэртэй хүний эдлэн газар цэвэрлэгээ ихээр хамт явах тухайга ярилцсан байсан. Тэгээд бас тэр хоёрын гар утасны хамгийн сүүлд аль станцад дохио өгсөн байна гэд шалгасан чинь тэр Todd гэдэг хүний эдлэн газрын ойролцоо дохио хамгийн сүлд өгөхөд тэгээ тэрнээс хойш ингээд утас нь унтарсан байна. За тэгээд 11 сарын 3-нд өглөө 8 цагийн үед цагдаа нар Тодинд очисон. Тэднийд очиод бид нар ингээд ор сургуу алга болсон хосыг хайж байгаамаа. Хамгийн сүлд танаа энэ хавцаа утас нь ажиллаж агаад унтарсан байна. Бидэнд чиний гар утсыг хураах эрх байгаа. Тийм болохоор одоо утсаа бидэнд өг гэдгсэн чинь миний утас гэрт байгаа би гэрлүүгөө ороод аваад ирье гэдгсэн чинь бид нар ингээд чамайг дагаж орох хэвээр гэд дагаж ордог. Гэрт нь ороод утсыг хурааж аваад Тодоос асуулт асуугаад байж хооронд өөр нэг цагдаагийн баг хауснаас нь холгүй байдаг тийм том эдлэн газар руу хайлт ихээр явсан. Тэр Тодын эдлэн газар болохоор маш том газар байсан. Явж байгаад 2 давхар гараж олдог. Тэгээ тэр гараж руу орсон чинь 2 дахь давхраа тогтжуулаад хүн амьдарч болохоор 0-той ор тавьчихсан. Ингээд тогтжуулсан байснаас гадна ханнаас нь төмөр гинжтэй гав байсан нь цагдаа нарын анхаарлыг татсан. Тэгээд цаашаа явж исэн чинь shipping container гэж яддаг штэ. Манайхан болохоор контейнер гэ яриа сурцсан. Тэгээд тэр дотроос нэг юм дуграад харна очисон чинь дотроос нь нэг юм нүдэд ойрлоод исэн гинэ. Донгойлгох гэтэл маш сайн цоочилсан. Бүр ингээд 5-5 тийм том төмөр цоожоор чоочилчихсан байсан. Тэгээд арай хийж тэр 5 цоожийг нэгээр нь эвдлээд орсон чинь бүр тэр цаад буланд нь нохооныг хэвтэр юм уу гэмээр жижигхэн юм дээр суудсан. Хүзүүнээсээ
төмөр гинжээр хананд гинжлүүлчихсэн байдалтай нэг эмэгтэй хүүхдийг олсон. Тэр нь мэдээж ор сургуу алга болсон хосын эмэгтэй нь буюу Кейла байсан. Тэгээ цагдаа нар гинжийн тасалж байгаа хоорондоо Чарли хаанаа гэж асуусан чинь Кейла бүр ингээд бараг ингээд бэлдээд ээж исэн юм уу гэмээр нэг амсгаагаар дуржгэнтл Тодд Коллеб Чарлиг цээжинд нь 3 удаа буудаад цэнхэр презентээр биеийг ороогоод кошны шанганд хийгээд тэгээд намайг ин чойжилсан. Би тэрнээс хойш Чарлиг ерөөсө хараагүй. Тодд хэлэхдээ Чарли өгцөн би буулсан. Бас хид хідэн цогцос булаастай байгаа гэж хэлсэн гэд ингээ бүр дуржгэнтл хэлсэн. Тэгээ мэдээж тэр цагдаа нар нөгөө Тоддын гэрт байгаа нөгөө эдэн цагдаа нартаа сая энд юу болсон тухайга тэр дороо мэдэгдээд түүнийг тэр дор нь баривчилж авч чаддаг. Кейлаг түргэний машинаар эмнэлэг авч явж байх хооронд Кейлагаас нэмэлт мэдээлэл өгдөг. Тэр нь болохоор Тодд түнд ямар бэлгийн дарамт үзүүлдэг байсан тухай ярьсан. Тэгээ айгүй зөвүүн нь болохоор ингэж аахгүй ихэвчлэн би түүний юу хийсэн болгоны хийдэг байсан. Хэрэг би татгалцах юм бол намайг хүчинтдэггүй байсан. Гэхдээ намайг яагаад ямар зорилгоор амьд байгааг минь байнга сануулж хэрэгцээг нь хэрвээ хангаж чадахгүй байх юм бол буудаж ална гэж хэлдэг гэж аахгүй юу. Тэр бүр ингээд хүчинтдэггүй ч гэсэн ингээ муха тархиар нь манипуляц хийсэн. Тэгээ бас дээрэс нь Тодд өөрийгөө цуврал алуурчин хохирогчдийнхоо тоог 3 орн руу оруулмаар байна. Одоо болохоор дөнгөж 2 оронтой тоон дээр явж байгаа. Тэгээд чи миний партнер бол би чамд яаж хүн алахыг зааж өгье гих зэрэг юм ярьдаг байсан тухай хэлсэн. За тэгээд Тоддыг баривчилчаад байцаалд аваад одоо ярилцах тусам тэр ямар аимшигтай тийм балер аратан болохыг баг багаар бүгдээр ойлгоцгоосон. Хамгийн түрүүнд болохоор түүний эдлэн газар дээрээс 2 хүний цогцос заалгаж ухаж гаргаж авсан. Тэр нь хэн байсан гэхээр 2015 оны 12 сараас хойш ор сургуу алга болсон байсан. Эхнэр нөхөр хоёр Джонни Кокси болон Меган Кокси нарын цогцос байсан. Тэгээ шүүх эмнэлгийн шинжилгээгээр болохоор Меган толгоондоо буудуулаад Джонни болохоор цээжин тус газараа буудуулж нас барсан нь тогтоогдсон. Джонниг тэр доор нь алаад Меганыг болохоор 6 хоногийн дараа буюу зул сарын баярын өдөр алсан байсан. Тэр хоёрыг яагаад алсан тухай асуусан чинь товчхондоо бол тэр хоёр шоронгоос суллагдаад удаагүй, гэр оронгүй, тэгээ нэг хар тамхи хэргэлдэг тийм хоёроос юм л дээ. Тэгээд Тодд ажил санал болгоод хэдэн өдөр ярьсны эцэст тэдний татсан байгаа. Тэгсэн чинь Тоддыг одоо энэ бол бүгдээрээ Тоддын л хэлж байгаа үг болохоос биш одоо бас үнэн хөдөл нь мэддэхгүй. Гэхдээ Тоддын хэлж байгаа болохоор гэрт нь очингуудаа шууд дээрэмдэх гээд эрэхтэй нь хутаг гаргаад ирсэн гинэ. Тэгэнгүүт нь сандраад бие хамгаалах гээд эрэхтэйг нь шууд цээж рүү нь 2 буудаад эмэгтэйгээ яхаа мэдхгүй хэдэн өдөр хорж агаад сүлдээ би чамд ингээд $4,000 өгье. Тэгээд би чамайг хол өөр мужид ингээд бүр буулгаад өгье. Чи харин энэ болсон явдлын тухай хинт ч битгий хэлээрэ гэж хэлсэн гинэ. Тэгсэн чинь нөгөө хүн нь амар баярлаад тгийгээ. Тэгээд амар баярлаа байж гиснаа 2 хоногийн дараа гинэт нөгөө хүн чинь өөрийг нь хорж исэн тэр амбар шиг юм дотор гал тавиад тэр амбарынх нь бараг ингээд талан шатсан гэж аахгүй. Тэгээд нөгөө Тодд ч уурлаад би ингээд айл болох чамайг тухтай байлгах гэж чиний хүссэн болгоны чи авч өгч ин те би чамд ингээд дулаацуултыг юм авч өглөө хүнжил авч өглөө ингэж яхаа чи бүр миний хамаг ямиг шатаангаа алтлаа гэд дээрэс нь тэр хүүхэн bipolar байсан юм байна л да. Тэр залуугийн хэлж байгаагаар явна гэд амар happy яжсэн аа гинт манекен хөдлөө тэг ингээ галдан шатаагаад ойрлж ашгараад ингээ солиороо галзуураад ирсэн гинэ. Тэгсэн чинь нөгөө залуу чинь тэсгүй би үнэхээр түүнийг тэсээгүй гэж аахгүй тэгээ буутцсан. Тэгээ алсан гэж тайлбарладаг. Кейлагийн тухай болохоор Кева тэр контейнер дотор байхдаа над руу ингээ захиа өчтдөг байсан. Би түүнийг хохирогч биш гэж хэлэхгүй ч гэсэндээ та нарын бодож байгаа шиг тийм гим зэмгүй гэх юм уу да бас тийм цагаахан хохирогч бишээ гэж хэлдэг. Тэгснээ тэр амар тийм кинки юмд дуртай. 50 Shades of Grey кино шиг юм хүсээд идэв байсан. Тэгээ би бүр өөрийнх нь хүсэлтээр тэр хоолойных нь төмөр хүзүүвчийг авч өгсөн штеп бүр онлайнаар захиалж гэж аахгүй. Бас тэр муурны ор тэрний санаа байсан гэдэг тэр нөгөө нэг сууж исэн нохооны хэвтэр юм уу да гэмээр гэдсэн юм нь өөрийнх нь санаа байсан. Тэгээд дээрэс нь надтай дуртай да бэлгийн авталд ордог байсан гэж хэлсэн. Гэтэ мэдээж одоо энэ бүхэн зүгээр л тэр хүний үг. Кейла өөрөө хэлэхдээ би юу гэж ийм хүнтэй тэгээд дурандаа явахдаа энэ бол би амиа аврах гэж хийдэг байсан миний үйлдэл. Дээрээс нь би захиа махиа бол бичдэггүй байсан. Тэр бол худлаа гэж хэлж илээ. Тийм бичсэн захиа угаасаа ханаас ч олоогүй. Кейла тэгээ угаасаа одоо дуртай царайлсан байлаа гэхэд тэгсэн тулдаа л бараг амиг гарсан байх гэж бодож байна. За тэгээд энэ бүх хугацаанд Тодд найз охинтой байсан. Тэр найз охинтойгоо бүр 10 жилийн турш үерхсэн юм бэлээ. Тэрийг нь Холли гэдэг. Холли энэ одоо Тоддын давхар амьдралын ерөөсөө огт мдээгүй, огт гадралж байгаагүй. Тэгээ Кейла нөгөө бичлэгэн дээр хэлэхдээ Тодд Холли гэж хүүхнийг ална гэж ярьж исэн гэлжтэй. Тэгээ бодвол одоо бас найз охиноо алахаар төлөвлөж исэн юм шиг байна.
байцаалтын явцад олж мэдсэн нэг маш том хэрэг байсан. Тэр нь болохоор Тод бүхэл бүтэн 13 жилийн турш хэрэгтэн нь олдохгүй байсан 4 хүний амьд хүрсэн нэг аимшигт хэргийг өөрөө хийсэн гэдгээ илчилсэн. 2003 оны 11 сард South Carolina мужийн Spartanburg гэдэг хотод байдаг жижигхэн Superbikes гэдэг нэртэй мотоциклны дэлгүүрт тухайн дэлгүүрийн эзэн, түүний ээж, тэгээд нэг механикч залуу болон менежер залуу гэдэг ингээд дөрүүлээ буудуулж нас барсан байдалтай олдсон хэрэг гарсан. Тэгээ хэргийн газраас харамсалтай нь ямар ч хурууны хээ болон бусад гэмт этгээдтэй холбоотой нотлох баримт ерөөсөө олоогүй. Бас яагаад алсан шалтгаан нь тодорхойгүй байсан. Одоо ямар хүн алсан байх боломжтой вэ гэхээр ямар ч тийм олигтой таамаг байгаагүй. Их хэмжээний бэлэн мөнгө ил байхад аваагүй байхыг бодвол лав хулгай дээр нь биш ийм хувийн чанартай өш шонзон байх нь өндөр магадaltaй л гэж үзэжсэнээс өөр таамаг байгаагүй юм билээ. Тэгээд яагаад тэднийг алах болсон шалтгааныг асуусан чинь товчхондоо бол тэднийхээс нэг мотоцикл аваад тэгээ удаагүй байж хулгаад алдсан юм байна л та. Тэгээ тэр зарсан газрын хүмүүсийг өөрсдөө хулгаалаад цааш нь дахиад зарах гэж байна гэж Тод ботсон юм шиг байна. Тэр бодлоо баттах гэж юм уу? Тэр дэлгүүрээр ингээд байн ингээд очдөг болсон юм байна л да. Ажиглах гэж ч юм. Тэгээ тийх болгонд ер нь нэг жоохон тэр хүмүүс нь жоохон доогорсон, шоолсон ч юм уу, тэ өөрийг нэг тийм доромжлоотж байгаа юм шиг тэгж харцаад байсан гинэ. Тэгэнгүүт нь ууралсан юм шиг байна. Тэгээд уурандаа энэ зүйлийг хийсэн. Нэг муухай юм нь болохоор байцаалтынх нь үеийн бичлэг байгаа байхгүй юу? Тэрийг үцхээр байцаалтын явцад одоо энэ бүх болсон юм ярьж байхдаа бүр нэг юм багталтай нэг гавьяа байгуулсан тэрийг ярьж байгаа юм шиг. Бас өөрийгөө ингээд бүр ямар мундаг ингэж байгаа онож буудаж чаддаг алуурчин гэдгээ. Бас одоо ямар лаглаг, хуйл бус буутай гэдгээ, баян гэдгээ. Дээрээс нь одоо би толгойтой би смарт гэдэг юмгээ бүр маш багталтайгаар ярьж илээ. Тэгээ тэр мөр нь угаасаа ингээ харвас нарциссист хүн гэдэг нь ямар ч тэнэг хүн хараад ойлгомжтой надад санагдсан. Бас нэг балер юм нь Тод энэ бүх зүйлдээ ашигласан эсвэл одоо ашиглахаар бэлдэж байсан багаж хэрэгслээ гэх юм уу та бүгдийг Amazon-оос онлайнаар захиалж авдаг байсан бөгөөд тухайн бараанда ревю буюу тэг сэтгэгдлээ бичихтэй юунд ашигласан эсвэл юунд ашиглах тухайга олон нийтэд харагдахуйцаар паблик тохиргоотой бичижсэн нь баригдчихгүй гэж айж хичгүй хүмүүст өнгөрж каф авч байгаа нь бас нэгэн нарциссист зан нь одоо илрээд байгаа юм шиг надад санагдсан. Мэдрэл юм яа. Харин тийм. Amazon гэдэг нь одоо манайхан бол бүгдээрээ мэдчихэж байгаа те. Онлайн худалдааны маш том дэлгүүрээд нь штэ. Тэгээ өдөртөө юм уу 2 өдөртөө бараагаа хүргэж өгдөгөр алдартай байдаг. За тэгээд тэн дээр бичсэн одоо жишээ нь заяа ингэж байгаа нэг төмөр цоож авцсан байгаа. Тэрэндээ сэтгэгдэл бичихтэй 5 од өгснөө. Дажгүй сайн цоож контейнертай 5 ширхгийг тавьсан. Тэднийг зогсоохгүй л дээ. Гэхдээ л тэднийг хөгшрөөд залхахтал нь удаашруулна гэж бичсэн маа. Нөгөө цагдаа нарын зүсэж авдаг 5 цоож байгаа байхгүй. Хоёрдугаар жишээн дээр болохоор хутга байгаа. Тэрэн дээр 4 од өгснөө. Хараахан хүн утгалаагүй байна. Гэхдээ хараахан. Гэхдээ мөрөөцсөн хിവэрэ байгаа. Хизээ нэгэн цагт хутгалахад ийм чанартай зэвсгэр хийх болно гэж байгаа байхгүй. Тэгээ бас нэг жишээн дээр жижигхэн юм хүрз байсан. Тэрэн дээр 5 од өгснөө. Том хүрзээ гэртээ мартсан үед цогцос нуух хэрэг гарах юм бол хэрэг болно гэж бодоод машиндаа хадгалаарай. Одоо хүнтэйгээ ирэхгүй. Тийм байсан бол гоё байхгүй юу гэж байгаа байхгүй. Одоо нөгөө жижигхэн хүрц болохоор одоо хүн дагалдаж ирээд одоо тэр нүхийг ухах юм баха. Тиймэрхүү утгаар хэлж байгаа. Гэх мэтлэн ингээ Amazon дээр авсан энэ муухай зэвсэг болгоно одоо түүл болгондоороо ингэж ревю бичдэг гэсэн учраас одоо никнейм нь Amazon Review Killer гэж явд юм бэлээ. Тэгээд ийм аимшигын нарциссист ямар ч empathy байхгүй psychopath хүний бага насны яасан болоо гэж харсан чинь бас л нөгөө л классик хоёлынгийн ярьдаг шинж тэмдгүүд байснаас гадна бас хэдийн сонирхолтой юмнууд байсан. 1971 оны 3 сарын 7-нд Тод Америк нэгдсэн улсын Флорида мужид төрсөн билээ. Гэхдээ ихэвчлэн South Carolina болон Georgia мужуудад өссөн. Түүнийг 2 настай байхад нь эцэг эх хоёр нь салаад тэгээд дараа жил нь гэхэд ээж нь өөр хүнтэй суусан юм байна. Тод харамсалтай нь одоо хойд автагаа таарамж муутай байдаг байсан. Тэгээ өөрөө болохоор төрсэн автагаа амьдрахыг маш ихээр хүсдэг байсан тухайгаа ярьж илээ. Тэгээ бүр цэцэрлэгт байхын л бүр байнга асуудалд ордог хүүхэд байсан. Хүүхдүүдийн тоглоомыг сүйтгэдэг. Бүр хар багасаа тийм хүүхдээсэн гинэ. 9 настай байхдаа сэтгэл заслын эмчилгээнд явдаг байсан. Тэгээ тухайн үед эмчин тодорхойлохдоо огцом дэлбэрч ууралдаг, насан туршидын кинонд хитрхи автаж, урт хугацаагаар үздэг, мөн амтан хайрладаггүй, нохоогоо үрлэн сумтай буугаар буудаж, загсаа цайруулагч бодис усанд нь хийж алсан удаатай гэж тодорхойлж бичсэн байсан гэсэн. Oh my god.
Тэгээ Жоржи мужид байхдаа тентгийн бас сэтгцийн эрүүл мэндийн төвд 3 сар хагас хэвтэж эмчилүүлж исэн удаатай. 1983 онд төрсөн автаагаа амьдрахаар Аризона муж руу нүүсэн. Тэр үед болохоор ээж хойд аав хоёр нь салж исэн учраас одоо аав руугаа явах завшаан олцсон гэх юм уу та. Тэндээ жижиг сажиг ажил хийж ийснээс гадна одоо аавынхаа хүйтэн зэвсэг цуглуулах хоббид суралцаж мөн юм тесэлж дэлбэлэх тухай бас сурсан байна. Өөрийнх нь ярьснаар болохоор аав юусоо намайг тоодгүй байсан. Тэгэл аав ингээл хүссэн юмаа хийгээл ингээ явж идэг. Би болохоор зүгээр ингээд сүүдэр юм шиг дагаал хажууд нь байж идэг. Тэрнээсээ шодоо надад зориулж надтай хамтарч ч юм уу бит хоёр ингэж юм хийдэггүй. Намайг тийм юмдаа юусоо оролцуулдаггүй байсан гэж хэлсэн. Тэгснээ дандаа янз бүрийн тийм эмгтээчүүд хөөгөөд алга болчихдог. Намайг дандаа хайж авдаг байсан гэж ярьсан. Харин аав нь ярилцлаганд болохоор шал өөр юм ярьж илээ. Хүүгээ авснаас хойш би угаасаа тухайн үед амар их ажилдаг байсан. Ажил ихтэй байсан ч гэсэн би яаж ийгээд гэртээ байнга ирж хондог байсан. Би бүр гадуур ингээд тоодгүй, тоодыг гэртээ үлдээ гадуур хонсон үе надад бүр нэг өдөрч байдаггүй гэж ярьж илээ. Хин нь үнэ ярьж байгаа гэдгийг бол мэдэхгүй л дээ. Тэгээд 1986 оны 11 сарын 25-нд нэг зүйл болсон. Тэрний ясан гэхээр Тод тухайн үед одоо 15 настай байсан штэ. Тэгснээ харж явдаг байсан 14 настай охиныг хөрш охиныгоо гэрт нь буутаа очоод тэгээ охин ингээ хаалгаа онгойлгосон чинь юм асууя чи наашаа гараад ир гэж дуудаж гаргаж ирээд буу тулгаад гэрлүүгээ авч явсан маа. Тэгээ гэртээ аваачиж өрөөндөө оруулж хүчинцсэн. Тэр үед охиныг гэртээ хамт ээжсэн гинт дуугаа алга болцсон байхыг гэрийнх нь анзаараад цагтаа дуудсан маа. Яг Тодын тэр өрөөнөөс нь тэдний байшин харж болд юм байна л та. Тэгсэн чинь ингээд цагдаагийн машинууд тэднийх рүү ирж исэн гинэ. Тэгсэн чинь Тод сандраад эдний гэрийн цагдаа дуудчихгээ. За би одоо ингээд чамааг алхаас өөр аргагүй гэд нөгөө охиныгоо тэгсэн чинь нөгөө охин нь гуйжин те би энэ тухай хинт ч хэлэхгүй би бүр ингээ амлыг нохоо зүгтаагаад би нохооныхаа араас гүйсэн гэ хэлчихье би бүр гуйжин гэд ингээ Тодыг ятгсан. Тэгсэн чинь Тод хэрвээ чи энэ тухай хүнд хэлэх юм бол би эргэж ирээ гэрийнхний чинь нэгээр нь бүгдийг наална шүү гэж сүрдүүлсэн маа. Тэгээ охиныг явуулсан. Тэгээ харамсалтай нь охин маш хайж цочирдсан байсан болохоор амлсныхаа дагуу очоод яг тэр хэлийг гэсэн юм а хэлсэн. Тэгсэн чи одоо Аз болж гэрийнх нь охиныхоо байгаа байдлаас нь ажиглаад нэг л юм ер нь болохгүй нэг л юм болж гэд бодож эхэлсэн юм шиг байна. Тэгээ аав нь нэг өдөр хажуудаа суулгаж жагаад шалгаасан гинэ. Юу болсон? Яасан? Хин нэг нь одоо чамд ямар нэг муу юм хийсэн үү гэд. Тэгээ шалгаасаар агаад үннийг хэлүүлсэн. Тэгээд Тод баривчлагдаад 15 жилийн ял аваад дээрээс нь хүчингийн алтан гэж насаараа бүртгэлд орсон. Тэгээд шүүхийн бичиг дээр болохоор Тодыг borderline personality-тэй гэж аль бие ёсоор дүгнснээс гадна IQ нь дундаж хүнийхээс жоохон өндөр буюу 118 гэж тэмдэглэгдсэн байсан. Энэ иргэн шүүгч нь түүнийг дүгнж хэлэхдээ маш толгойтой сайтай номын мөрхөө өвөл амжилт гаргахаар гівч зан арашин болон эмоцоо захирч чаддгүй маш аюултай бараг л засрахгүй гэж хэлсэн. Шоронд ороод анхандаа их хэрэг төвөгт орооцолтой байснаа 20 нас гарснаасаа хойш баг-багаар өөрчлөгдөж засарсан. Тэгээ нийтдээ 14 жил цасан хүмүүжүүлэх газар байсны эцэст 2001 оны 8 сард судлагдаж гарч ирсэн ба. Тэгээ ялаа эдэлж явах хугацаанд сургуулаа төгсөж компьютерийн шинжилгээ ухааны чиглэлээр бакалаврын зэрэг авч чадсан. Тэгээ гарч ирээд буцаад ээж рүүгээ буюу одоо South Carolina муж руу нүүсэн. Тэгээ 2002-оос 2003 онд болохоор график дизайнераар ажиллаж агаад дахиад сургуульд яваад 2008 онд ахиж бакалаврын зэрэг авсан. Гэхдээ энэ удаа бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр бакалаврын зэрэгээ хамгаалсан юм билээ. Тэгээ өөрийнх нь хэлснээр болохоор энэ сургуульд сурж байхдаа үйл хөдлөх хөрөнгийн нэг анги авсан чинь тэр нь өөрт нь маш их таалагдаад тийм ч учраас одоо 2006 онд үйл хөдлөх хөрөнгийн борлуулагчийн үнэмлэхээ авсан. Одоо л энэ үнэмлэхийг авахын тулд background check буюу одоо өмнө нь гэрэг төвөгт орооцолтож байсан үгүйг маш сайн шалгаж агаад өгдөг штэ. Тухайн үед болохоор 6 он тимч сүртэй шалгадаггүй байсан юм билэ. Тэгээ тэрнээс гадна нөгөөгчөн хүчингийн хэрэгт ингээ бүртгүүлсэн маа штэ. Тэрийг тайлбарлахдаа ингээд найз охинтойгоо битээр муудалцаа тэгээд намайг чадах гад хүчинцэн гэж худлаа яриад намайг явуулсан гэж. Тиймэрхүү юм болсон ухааны шалтгаан худлаа хэлээ тэгээд үнэмлэхээ авч чадсан юм билээ. За тэгээд эннийхээ дагуу хувийн компани нээгээд ер нь бол маш амжилттай жилж мундаг realtor одоо бизнесмен гэж хүмүүс донд хүндлэгддэг байсан гэж байна. Тэгээ бүр дээрэс нь хувийн нисдэг тэрэг хөөргөх үнэмлэх бас авснаас гадна хит хитэ идэлэн газар өөр мужуудад авсан байна. Тэгээ 2003 онд одоо 4 хүн алснаас хойш дахиад нэг залуу хосыг алсан штэ 2015 онд. Тэгэхээр энэ хооронд болохоор мэрэгжилтнүүд үзэхдээ тоожиг хүн болвол ямар ч хэлсэн огт хэрэг хийгээгүй байна гэж байхгүй. Бидний мдээгүй хохирогчд байгаа байх
халуулаагүй маа гэхэд хүчндүүлсэн охид бүсгүүчүүд бол байгаа гэдэгт эргэлзэхгүй байна гэж ярьж илээ. Тод ч гэсэндээ өөрөө хэлдэг ч гэсэн одоо тэр нь үнэн бодол одоо хүртэл одоо мэдэгдээгүй. Юу гэж хэлдэг гэхээр би ингээ хувийн онгоц хөлслөөд одоо эн чинь нисгэж болно штэ үнэмлэхтэй хүн чинь. Тэгэнгүүтээ хувийн онгоц хөлслөөд Мексик руу нисээд хар тамхины 8-ачдыг бүр 100-100-аар нь холоос буудаж алдаг байсан гэж ярьдаг. Энэ тухай бол үнэн бодлыг мэдэхгүй ч гэсэндээ мэрэгчлэтнүүд болохоор энэ бол боломжгүй зүйл биш ээ. Энэ бол боломжтой зүйл. Харин яг тэгдэг байсан уу үгүй юу гэдгийг нь одоохондоо нотлох юм байхгүй байгаа юм билээ. Тэгээс Тодын нэг юм баримтат кино байлээ л дээ. Serial Killer Devil Unchained гэдэг нэртэй. Тэрэн дээр гэсэн чинь ингэсэн сурвалжлагч асууж байхгүй юу? Чи яагаад ингэ бидэнтэй ярилцахыг зөвшөөрсөн бэ? Яах гэж гэтгсэн чинь Тод хэвлэлээр байгаа мэдээлэл буруу агаад байна. Тэд бүх болсон зүйлийн үсрээл 10% л яриад байна. Тэгээ тэр 10% мэдээлэл нь ч гэсэн үнэн зөв биш гэсэн чинь сурвалжлагч нь залруулмаар байгаа юм чинь яг юу вэ гэсэн чинь Тод цогцсны тоо үннээс дэндүү хол байна. 7 биш гэж хэлсэн. Тэгээ сурвалжлагч нь гайхаад 7-оос их гэх гээд байна уу гэсэн чинь Тод нийлээд их гэж хэлдэг. Тэгээ одоо өөрийгөө болохоор Кейлад ч гэсэн энэ сурвалжлагчид ч гэсэн ээж нь ч гэсэн одоо шорон дахтны ирээд уулзахад алсан үний тоон таны гарын хуруунаас илүү их гэж хэлж ийсэн удаатай. Тэгээ ер нь ингээд би бол 7-оос илүү хүн алсан гэдгээ бол маш олон удаа хэлж энэ тэнд яриа яваад идэг. Гэхдээ одоогор болохоор нөгөө нотлох баримт байхгүй учраас одог болтол 7 хүний амьд хүрсэн гэж явдаг юм байна лээ. Одог хүртэл тэр South Carolina мужид хоригдож байгаа. Нийтдээ 7 удаагийн насан турштай хоригдох ял авсан. Тэгээ одоо ингээд насаараа хизээч тэнсэнгээр гарч ирэх боломжгүйгээр насаараа одоо энэ шорондоо суух ялтай. Одоогийн байдлаар 50 настай ийм залуу байна. Наад чинь нэрээ яг би тэрийн урдан зөндөө ярьж исэн. Одоо нэг классик шинж тэмдэгтэй хүн үгүй юу? IQ өндөртэй, багаасаа бас амар 9 шидийн мэдгээс амтнд хамладаг байсан гэж тий гэр орноо хүртэл амар болгодог. 15 настайдаа тэр бага насны одоо охин штэ тэр чинь бас өөртөө бараг жицүүч гэсэнтэй бас тиймэрхүү хэрэг хийжсэн гэхээр бүр амар бүр төрсөн хүн шиг бүр сонсогдлоо. Тэг үнэхээр бүр амар харамсалтай юм а. Надаас тэгээ бодогдчихлаа. Ийм IQ өндөртэй ухаантай мундаг сэргэлэн хүн бийжиж ийм юм хийгээ ингээ явж явах гэж нэр үнэхээр одоо юу хэмдэ харамсалтай одоо үргэцэн амьдрал юм шиг санагдлаа. Тэгээ тэр бакалаврын юугаа авч ийсэн те бакалавр хамгаалсан. Тэгэл бас ийм үл хөдлөн хөрөнгийн тийм бас бизнесмен байсан. Тэр өөрөө мундаг байсан гэхээр бас хэрвээ зөв замаар явсан бол одоо хинтээ улс их орондоо хэрэгтэй хүн байсан юм шиг санагдлаа. Тэгээд ээж аав талаас нь болохоор юу гэсэн бэлээ? Тийм гэр бүлийн хүчирхийллийн талаар дурддагдлаа. Яг өөрөө болохоор аав нь намайг тоодгүй байсан гэж ярьдаг ч гэсэн аав нь болохоор ялцлах хөтөө өстө тийм байгаагүй хамт байхдаа бол ингээл байгаль хамт байдаг байсан л гэж хэлээ. Тэрнээс биш одоо нэг зодож нүдэд идэг юм бол мэдгүй. Би бол олж сонсоогүй. Яг өөрийнх нь нэг акцент өгөөд байсан юм нь болохоор нэг хойд аавахын тухай хойд аавтайгаа таардаггүй л байсан л гэж их ярьдаг байсан. Тэрнээс биш. Гэтэ угаасаа аль цэцэрлэгт байхын л бүр айгу хорон хүүхдүүдийн тоглоом энтрийг сүйтгэдэг байсан гэхээр бас нэг төрцөн амтан юм шиг. Харин тийм. Тэгээ бүр багаасаа сэтгэл засалчтай уулздаг байсан. Багаасаа эмчилгээнд явдаг байсан. Бүр хэвтэж эмчилүүлж исэн. Гэхээр ууг нь байнга хяналтанд байх ёстой хүн юм шиг санагдсан. Тэгээд харамсалтай нь одоо том болоод шоронд байхтай мэдээж магадгүй тодорхой хэмжээнд хяналтанд байсан гэж үзэхэд гарч ирснийхээ дараа бол ингээ бүр өстой нөгөө уян алдуурсан юу гэдэг шиг хамаг муухай юм хийж эхэлсэн байгаа байхгүй юу. Тэр одоо гарсныхан дараа нь ч гэсэн байнга одоо яадаг чинь сартаа нэг ч юм уу evaluate хийж бас дуудаг байх ёстой юм шиг санагдсан. Харин энэ ч бас нөгөө юм сэтгэл зүйн өөрчлөлт дээр бас амар нэг ер нь бол амар адармаатай сэдв штэ. Ороод одоо эмчлүүлчлээ тий тодорхой хяналтанд байгаад одоо эмчлэгдчлээ 100% зүгээр болсон гэ гаргаа явчихаар мэдээж бүгдээрээ бишэлтэй зарим хүм одоо хэрэгтнүүд ингээ буцаад хэрэгтэй ороод бүр илүү амар юм хийгээ ингээ явахаар одоо ирээдүйд өөр хүмүүс яг иймэрхүү тохиолдолд таарах юм бол тэр хүмүүсийг бас арай дэндүү шүүмжилчих магадгүй арай дэндүү шийдчих магадгүй гэл амар хэцүү асуудал тийм бүр үнэхээр төрцөн л юм шиг санагдахын дэл ээж аав нь тэггүй яах вэ хүмүүс өөртөө л өмөрнө л дөө ээж аав нь тэгээ буруу юм хийсэн ч хийгээгүй ч одоо ийм аимшиг юмнаас болоод одоо
хамаг өөрсдийнх нь царай дүрх зурагтаар гараад сонь сэтгүүлдээр гараад байгаа болохоор бас эцэндээ ч юм уу өөрийгөө өмөрөд ярьж иж магадгүй. Амар нарциссистик байсан юм шүү. Одоо юу яаж ийлээ хоригдсныхаа дараа чиний ярьсан кинон дээр ярилцлага өгсөн гэдгсэн штэ. Тэгээд миний одоо хүнөөсөн хүмүүс 7-оос илүү байгаа. Та нар энийг буруу яриад байна. 10% ч гэсэндээ нэг үнэнд бол хүрэхгүй байна гэд шууд надаа хин санагдсан. Ted Bundy санагдсан. Амар narcissist өөр дээр нь бүх анхаарал байх хэрэгтэй юм шиг. Тиймэрхүү юм амар дуртай юм шүү. Өөрийнх нь тухайн амар ингээл буруу мэдээлэл таарсан чинь тэрэнд нь одоо уур урээл би одоо анхаарлын төвд байхдаа бас ингэж одоо яг өөрийнхөө хүссэн маягаар хүссэн зүйлээр одоо анхаарлын төвд байх гэдэг юм шиг санагдлаа. Харин юм тэгээд дуртай царайлаад шоронд орчоод 7-оос илүү хүнээс ингэ сууж тэ амар нарциссистик ямар ч зүйл эрүүл хүн бол биш санагдлаа. Гэтэ хайрын санагдаж байна юу? Боловсролыг нь бодоол ингэсэн чинь амар хайрын санагдлаа. Тэгээ бас ялаа эдэлж эхлээд удаагүй байхдаа шууд хамт ажилдаг байсан. Урд нь өөрт нь ажилдаг байсан. Залуу руу холбоо яриад чи миний тухай ном бич гэж санал тавьсан байгаа. Тэгээ тэр нь бас өөрийнх нь тухай биографи бичиж гаргасан. Ер нь бол маш нарциссист гэдэг нь бүр ингээд үг болгоноос нүгүүлбэр болгоноос нь мэдгичилээлээ. Тэр байцаалтын ялангуяа бичлэгийг үзэх юм бол бүр ичгчгүй бүр нэрээ 2 цагтаа өдөс хард суучингуудаа мотоциклны дэлгүүрт 4 хүн бууцсан тухайгаа ярихдаа би тийм том газрыг тэтгэн секундын дотор ингээд арчаа хийцэн штэ. Ингээ хоёр нь ингээд цугтаагаад хоёулаа хаалга руу ингээд цаашаа гүүгээд цугтааж хахад хүн ингээд нөгөө moving target хөдөлж байгаа бай мэдээж онж буутахад хэцүү штэ. Тэгсэн чинь би ийм хөдөлгөөнт байг хүртэл ингээд амар сайн онж миний тавьсан сум болгон тэднийг онж исэн. Би нэг л удаа алдсан. Та нар өстө тэнд байсан бол надаар бахархах байсан гэж ярьж байгаа. Бүр иччихгүй. Тэр нөгөө байцаалтынхын техник нь гэх юм уу да. Тэр хоёр байцаагч ингээд онгороогоо л яриулаал те онгорох тусам ингээд илүү деталь өгöd байгаа учраас онгороогоод байсан ихэндээ. Тэгээ сүүл рүүгээ шал хэрэггүй юмар онгорох гээд одоо бууныхаа чадвараар ч юм уу онгорох гээд байхад нь ингээд шууд хаалт тавиад дараагийнхаа асуултыг асуугаа явж илээ. Өрөөнд болохоор ингээд камерын бичлэгээр бүх юмыг бичиж байгаа ч гэсэндээ тэрийг өөрт нь мэдээж хэлэхгүйгээр бид нар ингээд чиний мэдүүлгийг гараараа бичиж авч байгаа учраас чи ингээд удаа ярих хэрэгтэй гэдэг ингээд ярьсан юм ингээд бичиж тэмдэглэж аваад удаашруулж байгаа байхгүй юу. Тэр нь бас нэг төрлийн тактик юм гинэ. Ингээд камертаа яриа суугаад хүн жоох үгээ цэгнээ үг болгон маань бичигдэж байгаа гэж ботхоо тэгдэг гинэ. Тэгэхгүй ингээд гараар бичгээр яг ингээд тодорхой хэрэгтэй деталуудыг бичдэг учраас санаа зовхгүй бурж өгд юм байна л та хүмүүс. Тэгээд тэгүүлэх гэж худлаа бичиж байгаа дүр үзүүлж суусан гинэ. Тэгээд тэр нь ажилсандаа ч юм уу эсвэл өөрөө үнэхээр амар нарциссист болохоор дуртай та ч юм өстой. Ёстой бурж өгч ил. Би бүр ихнээс нь ярих уу гингүүтэй. Тэрэд ингээд тэгсэн чинь би тэгэл байсгээл нөгөө өөрийнхөө бууны цуглуулгыг ярих юм. Ёстой ямар лаглаг буутаагаа ярих юм. Байсгээл ямар их сумтай, ямар их мөнгөтэйгээ ярих юм. Ёстой муухай залуу илээ. Ямар ч гэсэн эрүүл бол биш. Тэгээ иймэрхүү юм хийх явж байгаа ямар л эрүүл байв гэж. Хамгийн сонирхолтой нь багаасаа бас ийм амар юм зан характер гаргадаг байсан гэхээр бас за нөгөө нэг асуулт чинь гарч ирж байна да. Бүтээгдсэн үү төрсөн үү гэд. Тэгээ сая ингээд чамаг байцаалтын явдлыг ярьж байхад бас бодчихлаа нөгөө ер нь мөрдөн байцаагч нарын ингээд байцаалтын стил тэрний арт байдаг одоо psychology бас үнэхээр амар сонирхолтой сэдв бүр яаж одоо биеийн хилэмжээг унших яаж хүмүүсээс одоо тэр үннийг гаргаж авах тэр тактик магтдаг болж байгаа. Вау. Тэр өстө нарийн юм байд юм шиг байгаа юм амар сонирхолтой. So cool. За үнэхээр сонирхолтой хэрэг байна. Яг энэ хэргийг болвол ингэж амар гүн гүнзгий болвол судалж байгаагүй юм байна. Ямар ч байсан хамгийн түрүүнд одоо нөгөө юу штэ Кейла бүсгүйг олдог гинжилсэн байгаа байсан. Яг тэр хэсгийг би нэг хальт хараад юу ээжсэн уншаад өнгөрснөө санаж гин. Тэгээд ингээ гүнзгий детальчлан судалж ярьж өгсөн дөөкөдөө маш их баярлаа. Надаас маш сонирхолтой хэрэг санагдлаа. Тэгээд манайханд бас таалагдсан байх гэж би бол бодож байна. Саяны асуусан асуулт төрсөн үү? Одоо бүтээгдсэн үү гэдэг энэ асуултанд хариулаад манайхан YouTube болон Facebook, Instagram дээр сэтгэлдээ бичээрэй гэж хүсмээр байна. За тэгээд энэ дугаарыг дуустал сонсон хүмүүс юм байдаг лээ. MVP. За тэгээд MVP нартай маш их баярлалаа. Мэдээж уламжлалт ёсороо хэрэгтэй холбоотой мэдээллүүд Facebook болон Instagram дээр пост болон орно. За тэгээд
дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Bye.